битээ даваасаа гэсэн тийм давсгаа гэж тэгж юу зарлиг болгож ирсэн юм л. Ямар ч даваа гэдэг вэ? Тийм богын даваа. Одоо бид бүхэн одоо энэ дээрээсээ хөдөөд баруун тийшээ Цахрын нуруунд гарна. Цахрын нуруу ийшээ айлууд дээр Монгол онцгой байгаа. Бидний аялал Монгол цус киноны зураг авалт сайхан үргэлжилж байна. Гэвч харамсмаар эмгэнэлтэй зүйлс тохиолдож байлаа. Нэг сайхан Монгол нохооны сургаар биднийг Говь Алтай аймгийн Бугад суманд очиход нохоо устгалаар үгүй болсон байлаа. Золбон эрлиз өвчтөе нохоог устгах нь зүйн хэрэг. Гэвч Монгол сайхан ноход энд бас устж байгааг хаана анхаармаар санагдсан. Монгол гарч нохойн үндсэн үүрэг амьдралын таатай орчин нь үндсэндээ малчны хот юм. Гэвч малчин ард түмэн Монгол гарч нохоогоо мэдхээ байсан нь харамсалтай санагдаж байлаа. Монгол цус киноны зургийг авч гарч нохоогоо судлах энэ аяллаа явцад бидэнд нэгэн санаа төрсөн юм. Жил бүр сар шинийн өмнө Монгол улсын засгийн газраас улсын сайн малчин шалгаруулдаг. Цол шагналд Монгол гарч нохойн цэвэр цусны гөлгийг дагалдуулан шагнал болгомоор санагдсан. Энэхүү саналыг төр засаг дэмжиж ажил хэрэг болгоно гэж найдаж байна. Монгол хот айлын гадаа малчны хотод Монгол гарч нохойн дуу үл тасраг. Энх мөх тэнгэр дээр хөхөрчл байсан цагт Монгол цус дэлхийн илгэн дээр орш сорл лугш сарл байх болно. Absolute Pictures Эко тунмал тэгш плант үзүүлж байна. Монгол цус баримтат кино тун утахгүй.